бас нэг сонирхолтой л юм л да. Гэхдээ одоо юу гэх тухайн одоо хүн өөрөөсөө ингээд асар их хайр инрэл юм нарны ирчмээс сарны шогторгоогоос асар их одоо юм цөмийн ирчмүүдийг аваад байхад тийм хорлож чаддаг өртөхгүй байх бүр боломжтой юу? Тэр бол жижигхэн хүний зүгээс хийж байгаа, хүний харцнаас дамжиж хийж байгаа, үгээр дамжиж хийж байгаа хорлож өртөхгүй байх боломжтой. Бүр зохион байгуулалтаагаар чадвар тунгууд, шиддэнгүүд хар домынхан, хар шидийнхэн, хар тарныхан нийлж байгаад асар их тэнгэнт хар хүчний нэмийг ашиглаж агаад үгээ, цусаан, одоо янз янзын одоо юу гэдэг дүрс тэмдэгт ашиглаж байгаа тийм хийхийг бол хийцэн тэр чадхыг нар сарны эрчим аваад ингээ явсараа ингээд дарчна гэдэг үгүй. Одоо тэгээ тэр жатах хийсэн тэр юу одоо сүнсч юу ч вэ шиддэн ч гэх юм уу тань сая хэлсэн хүмүүс ч гэх юм юу гэх юм. Тэднэрт өөрт нь ямар юм ашигтай эдийн эсвэл төлөөс тэр төлөх үү? Яг ашигтай байгаа л та. Зарим тэгээ зүйл чинь өөрт нь бол ашигтай байгаа. Гэхдээ төлөөстэй байлгүй байна. Яах гэж их засаг гэж зүйл байгаад байна. Тэгэхээр их засгийн хууль зүйн дагуу одоо хуулийн заалтуудын дагуу тэр чинь тэгэл шийдэгдээд хохирлаан барагдуулна гэдэг төлөөс шүү дээ. Ямар төлбөр төлөх ёстой тэрийг төлөхөл удмаараас төлнө, сүнсээрээ төлнө, авиас бэлгэрээ төлнө, өгдөөцөрөө төлнө. Нэг юмар төлнө шүү дээ. Төлж байгаа. Эсвэл одоо ямар нэг шийдэл төлөж байгаа. Ягаад гэвэл Атилхан буужрэл өөрийнхөө судалт хэлсэн шүү дээ. Тэнгэрийн дайснууд тамдаан тарчилж буй шүү гэж хэлсэн шүү дээ. Угаасаа тэгээ бид нар там руу явж байгаа тамаас хүмүүсийг чөлөөлж чинь там руу буцаад хийж байна. Тэр үрэнд нь өвдийн хийж байгаа үдийг ингээд ажиглаад тэрэнд нь чөлөөлөлт нь бол оролцдог. Хэрэгт нь бол бид нар их мэдлэлтэй биш. Зүгээр бид нар электэн тушаад. Тэс бид нар чамаа гэсэн 9 тооны чамаа гэсэн одоо тийм гэрэлт байгаа шарна чамаа хач дунд одоо нэцлэн гэдэг тийм бид нар ирэх байхгүй шүү дээ. Бүхэл бүтэн их засгийн хэрэгжүүлж ажиллах тамийн хүчнээ олон үдээзүүд байхад тэгээ твдээ биш. Хормостын их засаг, усын их засаг одоо гэдэг ингэж байж амны оршихуйн их засаг гэх бүхэл бүтэн хүний нийгмийн их засаг гэж байж хад бид нар тэнд дунд орох ямар шаардлагагүй. Үлээх их хүмүүс нь хийж байгаа. Гагцгүй их засагч нарт баригдахгүй гэдэг юм нууцаар байгаа нөхдүүдийг гэдэг юм илчил барьж өгөх гэдэг тиймэрхүү юмд нь л орсон. Тэгэхээр нөө төлөөстэй бүх юм бүтгэлтэй санагдчихж байгаа. Үнэхээр яг нэг Тэнгэрийн санаанд ор зарим юмуд хийгдсэн л байдаг л та. Гэхдээ тэр их ховор л доо. Стохч ертөнцийн тийм одоо зарим юм зайн. Гэхдээ тэр бол их ховор. Тэгэл дайсан ихтгэл гэж хэлье. Монголчуудад үнэхээр дайсан. Одоо яаж тэр их дайсны эсрэг яаж босгох вэ? Бид босгох шаардлагагүй нэг. Бид босоод энэ цөөднө. 3 сая хүн нэгдүгээр санаа нэгдэж чадахгүй. Энэ санаа нэгдгүү болохын цаана бас л юм хийсэн. Монгол өвгдөө санаа нэгдгүйсэн бол дэлхийг байлдан дагуулахгүй шүү дээ. Санаа нэгдээд байлдан дагуулсан. Тэгэхээр эдгээр санаагаа нэгдээд өвчөө эвийг базаашглаар дийлдэхгүй хүмүүдээс тэр эвийн эсрэг бас чадварнууд хийсэн байдаг шүү. Андлынхын эсрэг бас чадвар зөндөө байдаг шүү. За тэрийг хэлээд үз зоригч. Тэгээ тэр нь болохоор өнөөдрийн бидний ингээд хүрээ нөршин эднээс хасаад байгаа зүвдэж байгаа биш шүү. Үгүй бас дээр нь энэ зам ертөнцийн хүмүүсийн араншин авир бас аавал нөлөөлж байгаа шүү. Хоёр талтай гэж зэрэг хэлчихэв. Яг далд ертөнцийн зүгээс тийм нөлөөлөл ил ертөнцийн зүгээс одоо ингээл хатаажудаа ингээл өрсөлдөө ингээл сонин тийм юмуд байна аль аль нь зэрэг явж байгаа. Том төвшөндөө ярих юм бол тийм юунууд байж байгаа штэ. Энэ далд ертөнцийн том байна. Ер нь бол тэгэл монголчуудыг дархан туйлын хүслээ. Монголчууд нэг дэлхийг зөвхөн хамгаалагч биш. Мөнгөнийг хамгаалагч нар гэдэг хэлбэр марсан. Тэгээд дээрэс нь хаадууд нь яаж алтан наран дотор оршоод, хаадууд нь яаж алтан гац одонд оршоод, хаадууд нь хөхтэй мөргөн одгүй мөнх хөх тэнгэрийн тэнгэрийн төрийнхний хаадынх нь орон зайд оршоод байна. Мөнх хөх тэнгэрийн хатдынх нь орон зай буюу хоом орлоод нэгэр дээр оршоод байна. Тэгээ яах юм чинь? Саран гараг дээр тэр чигт нь алтан ургийнхан одоо оршоод шүү дээ. Тэгэхээр чин дайсан ихтэй байхаас яах юм бэ? Анаа нэг эцдүүдийн нүр саданд бид нар байна. Тэгэхээр эцдүүдийн дийлж чадахгүй болохоор ядаж өмш хүүхдүүд өрнгээл дайгаад шүү дээ. Нөгөөдөл зөв хүүхдтэйгээ холбогддог гэдэг чинь энэ далд ертөнцийн мэдчихэж байгаа шүү дээ. Эдгээр зам ертөнцтэйгээ 3-4 сая хэдэн 10 сая хэдэг юм те. Төгтүүдээр ямаа хэлчихдэг шүү. Эдгэрийн сайн дараад эдгэрийн сайн сэрэх, эдгэрийн сайн мунхаг зомби байлгаар эдгэрийг хар хавсанд нь унтуулаад байж байгаа шүү.
танах ямар чадalтай вэ? Танах тэрийг манайх энийг хийлээ. Одоо ингээл хорлож чадах тайлгч ингээл нахиадууд орж ирж, тангуудууд орж ирж байна. Гэрсэр орсууд орж ирж байна. Бүр Япон орж ирдэг, Солонгос орж ирдэг шүү дээ. Одоо энэ хүндээ л ярихад одоо би зөв ярьж байна буруу ярьж байгаа мэдэхгүй. Ямар ч гэсэн өмнөр нь л ярьж байна. Тэгж байна. Гэрсэр байна. Тэр төвдүүд энэ зэг төвдүүд орж ирж байна. Одоо төвдүүд юм хийдэг худлаа биш шүү дээ. Ингээл уул уурхай том компани захирлууд ламнаар дагуулчаад уулахаар тавих гэдэг байна. Тэр нөө уул уурхай энэ лус савдаг эздийг онтуул эрдэнэсийн эздийг онтуулаад явдаг шүү. Худлаа биш. Одоо энэ зэг ламнаар ч гэсэн ирчээд том компани захирлын дагцсан ламнар ном уншаа сууж шүү дээ. Ламнар юу яагаад ном уншиж байгаа юм? Ламнар тэр уул усны эздийг хүчжүүлэх ёстой шүү дээ. Язгуурын таван бурхныхаа номыг уншаад харин тэр савдгийг хүчжүүлээд тормостыг хүчжүүлээд тэнгээжүүлээд сууж явах хэрэгтэй. Харин алтын нухуулын эрдэнэсийн нухуулыг гээд ном уншаа сууж явах хэрэгтэй бас биш л байхгүй. Тэгэхээр зарим тийм ламнар байна шүү дээ. Олон зүйл ламнарт олон бас буруу явж байна. Энэ олон бөөдтөр чинь дандаа буруу явж байгаа. Зөв явж байгаа бас байгаа. Бас буруу явж байна. Яг л адилхан. Ламнар доторч байна. Бөөнөр доторч байна. Шиддэг өвдсөн хотог толгаад гэдэг нөхдүүдийн доторч байна. Эмчнэр доторч одоо хаан сайгуул хүний нийгэм өөрөө тийм ээ. Сайн муу хүмүүсийн цуглуулга учраас айл аль нэг байна л гэж. Багш нэг сүүлд би нэг юм анзаарсан гэх юм уу. Одоо ингэж нийгэмээрээ юм саарл дотор ингэж байгаа утаатай өвлийн утаатай байдаг шүү дээ Улаанбаатар. Яг тийм тэгмэд тэрийг энэ саарл утааг нь арилгахын тулд ингэж яг ч мэдээж гэрэл аянгаар ингэж зад татах юм шиг логикоор зүгээр ингээм одоо байгалийн үзэгдэл. Тэгээ наадах чи харин зад татдаг хүмүүс аянгийн эзэдүүд байгаа шүү дээ. Энэ Атил хаан гэдэг чинь аянгийн эзэн шүү дээ. Тэгэл нөө нэг тэнгэрийн шууд тэнгэрийн бэрээ гэж нэрлэгддэг. Аянгийн эзэн гэж нэрлэгддэг. Яг л аянга мэт одоо нэг сөрөгч үзүүлж аянгаар хөлөөлж ирж асар их үйл хийсэн. Гэхдээ нөө дандаа л аянгал цагтуулаад байгаа. Өөрөө хөнгөрний төрийг байгуулчаад өөрөө тэр Европын бус улсуудын төртэй бас л нэг грэгтэй хэлцээрэгтэй хэлцээрээгээд шид хүч үзүүлэлттэй шид үзээ үзүүлээд ухаанаа зараад дайн тулаан зараад тэгж л явж байгаа. Хоёр зэрэг орчихсон шүү. Тэр шиг өнөөдөр хараа үнэхээр ахуй амар байгаа. Одоо ингээд хүн төрөлхтөн ингээд саарл ман дотор үнэхээр өндөө оршиж байгаа. Яг чиний хэлдгээр. Тэгээд тэр саарл битүү ингээд утаа тортогтой ман дотор бүгдээр ингээд утаандаа яг сүнсний хувьд ингээд хортоо утаандаа бүгдээр хорцоод ингээд ховсон төрсөн мэт унтаад байгаа. Сэржихгүй нэг хүчрэг тархиа хүчтэй ажиллаад гэдэг юм ингээд гарч иж чадахгүй байгаа байхгүй. Ерөнхийдөө баасна. Тэгэхээр тэрийг нэг засахын тулд хар утааг нь арилгах хэрэгтэй байхгүй. Хар манан тэр үүлийг арилгах хэрэгтэй. Хар бараан саарл тэр утаа манангийн арилгах. Тэрийг нь арилгахын тулд хэн арилгах вэ гэхээр хөхмөнгө тэнгэрийн аянгийн эзэдүүд буюу гэрлийн эзэдүүд хажид ирж арилгах. Тэхийн тулд маш олон онгодууд, маш олон бурхтууд, маш олон шилдэнгүүд нь, маш олон эзэн эрхтэнгүүд нь энэ дэлхийд буух ёстой. Тэгээс хүн бид нар тэр утааг нь энд нэг сурваллаа, тэнд 3-5 сурваллаа дийлэхгүй байхгүй, дийлэхгүй худлаа. Тэр хортой утааг. Яг тэгвэл сурвалж чадсан дороос нь дахиад химийн үйлдвэр, дахиад гангийн үйлдвэр, дахиад урааны үйлдвэр, дахиад атомын цэгийн стандартлалаа өчнөө олон юмуд ингээд зэрэг ингээд нөгөө хороо утаагаа үйлдвэрлээд байгаа учраас тэрийг дийлэхгүй учраас аль болохоор манайх юу гэдэг вэхээр бошоохон тэр гэрлийн эзэд туяаны эзэдүүдийн тэр цөм цацрагийн эзэдүүдийн тэр аянгийн галын эзэдүүдийн солирын эзэдүүдийг эхлэхэд бошхон болгоод өгч. Тэдэр нь тэгээ нэг хог талбартан гэдэг нь нэг дээдийн онгодуудыг пластараар дамжиж бодог болохоос биш хэн дуртайгаар дамжиж бууж чадахгүй байгаа байхгүй да. Бас тэгээ очиод хаана юу гэх юм мэдгүй хаана айсаа хаана аянгийн судал сувг нь байгааг мэдгүй байгаа учраас хаалга халт маанаа мэдгүй учраас очиод юм хийж чадахгүй хийсэн чи өөрийнх нь би тэр аянгийг дамжуулах аянгийн онгодуудыг буулгах тийм гэрэл цацраг дутуу байгаа учраас яг тэр тийм чадвартай сүнстэй тийм чадвартай оюунтай гэдэг нь өөр зүрхтэй хүмүүс нь очиж бас хийдэг тийм бас нэг дүрэн байна. Тэрнээс биш. За ямар ч үсэл тэрний ярьдгаар тэр их саарл битүү манан тэр зузаан яг тэр манан болсон тэр олон давхархтай давхарх нь ингээ өөр нэгтралтай өөр нэг нь хит хатасхаар нэг нь арай бүдэг хар нэг нь саарл нэг нь одоо өтгөн саарл нэг нь одоо нэмгэн саарл гэдэг ингээд тэнд янз янзын тохирсон аянгуудыг янз янзын тохирсон өөр гэрлийн хүчүүдийг болох хэрэгтэй. Тэгээд нөгөө дээрэс нь адилхан тэр хортой эрчим дунд нь тэр манад нь хортой манангууд утаанууд их байгаа. Тэр хортой утаа манангийн сорж зайлуулах хорийн задлаг хүчтэй туяаны эзэдүүд буюу сүүн туяаныхан болор туяаных ингээд хорийн эсрэг тэмцэх чадвартайгууд нь бас өтөргөө ертөнцөөс ариун их хэрэг хэрэгтэй. Тэдний нэг сүм зам аян сүм гэдэг байгаа. Болор туяаны эзэдүүд ирээд байгаа шүү. Жишээлбэл сүү Кристалс сүмс төмбөд ирээд байгаа штэ. Гэхмэчлэн зөндөө олон ярьж байна. Бүр одоо яг миний мэддэг төвшний юмд бол ингээд
үнэхээр ингээд подкастыг ярих юм зөндөө байна. Гадаад асуулт тавьж чаддаг байх тийм. Би өөрөө яриас хэлээ юу ярих юм болоо өөрөө ингээд нэг бас алинаас хэлэхээ мэддэггүй. А хүн надад асуулт тавьж ирэх юм бол би нэг ч мэдгүй зүйлээ би шууд газ онготой холбоотой хариулчихж байгаа байхгүй да. Би сая бодонгодаа тийм шалгал мэгээл газ мэдээлэл онготой хариулчихж штэ. Гэдэг шиг зарим нь одод тэрийг мэддэг зүйлүүд байгаа байхгүй. Энэ гин төвчний зүйлүүд надаас ямар айхдаг гүн ухааны юмж асууж байгаа юм шиг болохоор хариулчих боломжтой л байна л да зарим зүйлийг. Ер нь бол тийм. Гэхдээ нөгөө одоо монголчууд сэрэг цаг нь болсон. Одоо аль болгон нөгөө төрч тийм болгоцсон юм уу нэг тийм аюу тийм их овсгаатай ард түмэмглэр үгүй байгаа байхгүй. Өчнөө олон боломжууд, өчнөө олон зүйлүүдийг алдчихсан тийм овсгаагүй хэрнээ. Жижигхэн овсгаа гарах гээд нэг үнэгүй юмд нь усгүйгээ такваад тийм хоёрын хооронд тэгж явах юм. Тэр хүн дээр сэтгэлээс гарчмаар байгаа байхгүй. Тэгээд нөгөө ирээдүйн талхыг боддогод өнөөдрийн зөвхөн боорц гэдэг ч юм уу тийм өнөөдрийн жижигхэн ирэх шиг хувьдад өндөр тавих юм. Тэгээд нэг л жижигхэн ирэх ашигт хөдлөгдсөн хүмүүс бас их байна. Гэхдээ тэнгэр хүчтэй Монголын ард түмний сарвал ухаанд итгэдэг гэдэг шиг би тэнгэрийн хүчинд итгэдэг учраас тэгээд нөгөө нэг үнэхээр монголчууд сэржээж их дэлхийг мөнх тэнгэрийг аврах гэдэг юм да. Туслах нь өөртөө очиж сэржэл таараа. Яаж игээ сэржэл таараа. Яаж игээд босгочл таараа. Яаж игээд дургуулам дарж сахил хөтөн гэж яаж игээд дарж хагаад үл хэрэгтэн шогшуулж таараа. Тэнд бол үнэхээр ихтэй гэдэг. Түүхүүд байгаа байхгүй. Түүх тавтагддаг учраас түүхүүд байна шүү дээ. Сэрнэ гэдэгт итгэж байгаа. Ер нь сэрэлт явж байгаа. Гэхдээ нэг оюуны сэрэлт биш зөвхөн сүнсний сэрэлт одоохондоо явагдах гэдэг. Оюуны сэрэлт биш. Сүнсний сэрэлт нь одоо явагдаа. Сүнсэн сэрчээ дараа нь харин оюуны сэрэлт болж байна л да. Багш одоо тэгвэл сүүлийн асуулт алгаад нэг л юм байсан. Яаж одоо аян болох вэ? Яаж тэгээ хүчтэй гэрэл болох вэ? Өөрөөс сумсаар хийж болохгүй шүү дээ хүмүүс. Хүмүүс нэг л ялгаад байгаа ингээл би ингээл бясалгаал бийсдэг гэгэрэл ингээл та одоо юу ч хийдэг ингээл би өөрөө аян болчихно гэрэл болчихно гэж бодоод байгаа. Яг гоо аян гэрэл бол аянгийн зүйчил бид ирнэ. Гэрлийн одоо гэрлэнцрүүд ирнэ. Мэдээж тийм болно болж байгаа. Гэхдээ одоо саяын тэр хаг бараа манан сэт татгатай аян хүчрэг аян бол бид болж чадахгүй. Харин бид нар тэр хүчрэг аянгийн эздүүдийг буулгаж хүчрүүлж болж чадна. Өөрөөр дамжуулж гэсэн. Заавал дамжуулах харахгүй шүү. Эд зүйлээр дамжуулж чадна. Доо аягаар дамжуулж чадна. Бүүтэрхээр дамжуулж чадна. Дамжуулах болон арга байна. Бас хэцэнгэрээр дамжуулж чадна. Эсвэл тэр газар тэр аянгийн судалтай газарт нь очиод өөрийнхөө одоо өстө шийдвэрчийг ашиглаад тэр аянгийн орон зай өвдөлтөй холбогдоод тэр аянг нь хаанаа бодсон тэрийг хийх боломжтой шүү дээ. Бид нар дамжуулахгүй шүү аянг. Аянгийн төчлүүдийг дамжуулна те. Том хүчрэг ингээл таснаас хийж байгаа аянг бол тэгэхээр зөөрлөл шүү. Шууд аян болно те. Аянгийн үсэд давтууд болж штэ. Аянгийн гэрлүүд аянгийн цэцэргүүд болж болох учраас энэ 33 номтын 33 баатар гэж содор штэ. Энэ юу юм? Хан хамсны 33 тэнгэр бай 33 аянг штэ. Тэгэхээр тэдний нэг бид нар үйл хэргийг өдөр хийж чадаад байгаа учраас жижигэн ч аян болоод жижигэн аян ингээд одоо цахилуулаад байгаа учраас тэр хорлуудыг чадвуудыг тайлаад байна. Хаалга үүдүүдийг нээгээд байна. Тэр октор орон зайн үйл хэргийг очиж дэм тус болоод чадаад штэ. Тэр нь л чухал байгаа байхгүй. Бидний жижигэн аянган дээр жижигэн гэрэл дээр өгөөд чинь хасар хүчээр орж ил пак гэж хийчихдэг байгаа байхгүй. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Бид нар сая төрөхт явж байгаа тэр хаста гэрлийн хүчээр үйлдэл хийсэн л дээ. Үнэхээр гайхалтай юм билээ. Тэр нэг яг тэгж хийсэн гэж сарвч болохгүй. Тэгтээ өвдгийн хүч, өвдгийн шид, сүнсний хүч гэдэг тийм үнэхээр үзсэн. Тэгээд шийдэл юм билээ. Одоо үнэхээр номтын дээр 33 баатар нэг мөнх хөтөнгөрийн зүрхийг хамгаалдаг гэдэг утгаараа мөнх хөтөнгөрийн зүрх штэ, мөнх хөтөнгөрийн зүрх, хүний зүрх гэдэг шиг мөнх хөтөнгөрийн нэг одоо гарны үзүр гэдэг хөл гарыг гэсэнгүй штэ, зүрхийг хамгаалахлаар амин оршууг нь хамгаалж байгаа гэдэг утгаараа номтын тэнгэрийн 33 баатар болоо 33 агуу шидэлтнүүд агуу элдмүүд бол агуу юм байна. Тэгээд тэрний хүч гарсан галын шидийг нь хизээ юунд ашиглах вэ? Хизээ юунд нарны цөмийн гартай өөрийнхөө ямар эдэрхтнийг холбож бид нар тэр үлийг хийх вэ? Хизээ бид аянгийн орон зайн аян цахилгааны эздийн тэр цахилгааны төвчлөлтэй өөрийгөө аль эдэрхтнийг холбож тгийг хийх вэ? Жишээлбэл тэгэл дээрс хизээ бид нар хөг авины айлгон эздийн тэр аюундар намуухан авиандар амьд өгөндөр бид нар
тэр орон зай хаалгыг нээх хүч гэдэг юм тий. Тэрийг үнэхээр хийж одоо яг ер нь тэгж хийж байна. Ямар тэр орон зайд орчвол тий. Одоо ширэл ингээл том ислам ширхний том төвд орчвол бид нар тэр шүлшилтэй ингээл айгуу тийм шашинда унж ингээл корон судраад хөвцөн хүмүүсийн нүнд бид тэрий чинь бас ингээд хэц хэнгэрийн дэлдэж ямар ч боломжгүй шүү дээ. Гэхдээ бид нар тийм тэрний эсэргүүлийг шидийн сургалтаар заагдсан л байна. Тэгээ бид нар тэр шидээ ашиглаад хийчихэж байгаа. Тэгэхээр ингээд нэр өгдийн хүч гайхамшигтай юм аа гэж хэлээд байна. Бид нар өөрсдөө одоо би одоо өөрсдөө дүүлэх гэж яриаггүй шүү дээ. Тэнгэрийн агуу шид хүч ариун юм аа. Сууцал их юм аа гэх гэдгийг л ярих гэж байгаа ярьж байгаа шүү дээ. Бол юм бэ. За. Гэтэ сая багш хариулт яг хагалтай авч чадсан шүү санагдах гэдэг. Яг нөө улаач болохгүй хүн дээр яаж тийм аян шиг тэгж ингэж хар мууг ингэж нэргэж ядаж өөрийнхөө чадах хэмжээнд хар мууг дармаар байгаа байхгүй юу? Хөө ядаж аянга гэд хэлэлтэй. Аянга гэдэг үг өөрөө яг аянгийн хүчтэй шүү дээ. Тэгэл бүр зүрх сэтгэлийнхаа угаас яг ингээ зураг төсөөлж жагаад нөгөө аянгатай холбогддог зэр зэвсэг ташуурууд бидэнд байгаа шүү дээ. Ташуур маань аянгын ташуур болж хувирах тийм хүчтэй байхгүй тэр мэрийгээ болж жагаад жижигхэн лааны гэрэл асааж байгаа л бид нар аянгын ташуураа хэрэглээд аян гэл ингээд бодсон шүү дээ. Жишээлбэл тэр бууж байгаа бид нар өөрсдөө мэдэрч байгаа шүү дээ. Хамгийн гол зүгээр аянга хэлээд ороход боос ингээд бодоо авчиж байгаа биш шүү дээ. Тэгэхээр тэр аянга буулгаж байгаа мэдрээ аянгын дотор өөрийгөө аян гэл ингэж чичрээл ингээл тачгнаал авчиж байгаа. Одоо тэгжил хэлээ да тий. Гэхдээ ингээд арганууд зөндөө байсан. Одоо юу хэмтэй за арай жоохон том төвшинтэй ярьчлаа. Гэхдээ ингээд жижиг хувь хүн дээр бодох юм бол аян гэж хэлэхэд өөрийнхөө бараг хүртний цэцлэг хийчихв. Шууд цэцлэг. Аян гэж хэлээд ертөнцөөс нэг эрчмийн төвшөндөө өөрийнхөө сумсан биед хэмжээс тохирсон аяныг болгож. Манайхан нэг юунд дээр очиж үзсэн шүү дээ. Их газрын чулуун дээр очиж амин их юм үйл хийхэд тэр аян гэж орсараа. Аянгийн томцууд аянгийн үдээсэн тэр өөрсдөр нь буух станууд нь буусан, буухгүйнүүд нь бөөдрөхөр холбогдсон, бүр буухгүйнүүд нь хадч тундаа буусан. Тэгж хэлсэн шүү дээ. Тэгж хийн шүү дээ одоо. Аян гэдэг хүч нөр аян гэдэг хүчээ агуулсан үг шүү дээ. Яг тэрэнд нь тултал хэлж чадах юм бол юу ч л өвгийн Эрдэнэт Баатар өвгийн шидэн суралцлаа да. Тэр өвгийн шидийг ашигласан шүү дээ. Аянгач өөрөө 3 амин задарчж байгаа. Тэгээд тэр 3 төвшөлтөнцийн амин галын нэгдэлтэнд аян бий болчихж байгаа учраас тэрийг ингээл нэгдүүлэл хийсэн шүү дээ. Боломжтой байхгүй солонг гэж хэлээд хин. Монгол өвчин өөрөө асар хүчтэй юм дээ. Ааш бид нар амирын нэвтрэлж хэлдэггүй байхгүй. Чин сэтгэлээсээ хэлэхэд бүр өрцнөөсөө хэлнэ солонг. Аянгийн өвчүүнээсээ. Өвчүүний орон зайтай аянгийн эзэд холбогддог байхгүй л. Тэгвэл багш одоо эндээс шолон бирд энтер нь бол арилжна гэсэн үг шүү дээ тий. Арилна шүү дээ. Бүр арилахаар барах уу? Хавхсан. Шууд задарчих байхгүй. Тэдний хэрвээ бид байх юм бол тэгээд бүр дээрэс нь хажуудаа нэг тодорхой за аянгийн чимээ тавьчих компьютер дээр утсан дээр дээрэс нь галаа хасаач. Тэнгүүтээ ямар нэгэн зэр зэвсэг одоо хотох шүүгч юм тэрийг аян гарч байгаа. Чамаа гэж гал ингээл аян гэж хэлэхдээ тэр нэг барьж байгаа зэвсгээ тийм үү зэвсгнээс ингээл аянгаа очиж үсэрж байгаагаар төсөөлөл. Тэр л гал биш тэр галыг аянгийн галаар төсөөлөө. Дээрэс нь цахилаар тас тус гэж гал гарч байгаа шээ тэрнтэй холбож төсөөлөө. Хүн монголчууд аяа хүчтэй байхгүй да. Тэгээд зөв зүйлийн төлөө хүчийг ашиглахыг өвөө дэмждэг байхгүй. Чи бидээ байгаа муу юм гэж устгах гэж хийж байгаа шээ. Тэглээс юм тэр хүнд хорлол хийх гэдэг ямар хийж байгаа. Тэгэхээр тэгж жагаад ингээ тэгээ аян гэдэг талаар аянгийн эцдийн аян гэдэг үгээр чинь аянгийн орон зайруу шууд холбоос үүсдэг байхгүй. Амин орон зай, амьтай орон зайрууд аянг зүрэ амьтай гэдэг чинь аянгийн амин хаанаа тэр цахилж байгаа аянгийн дотор л байгаа шүү дээ. Тэр холбоос ч үүсдэг байхгүй. Тэгээд ингээд цэсэр гал тасах боломжтой. Харин дараа нь өөрөө зүв байх хэрэгтэй. Яг гэж альбан ямар аргаар ч нийсэн болж ирсэн, би рүү орж ирсэн. Ухааш таних хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр үед над дээр орж ирсэн. Миний тэр авир дээр, тэр үгэн дээр, тэр бодол дээр дөрүүлж орж ирсэн учраас би тэр үгийг тагж хэлэх хэрэггүй юм байна. Би тийм үйл тагж гарах хэрэггүй юм байна. Тэгэл одоо ингээл саваач гэх юм энерги аягүй сайхан ингээд хар ирчмээс салгачлаа шүү дээ. Ингээ аян гэдэг үгээр ингээ өөртөө засал хийчлээ. Тэнгүүт одоо ингээд сав хоосолчлоо гэж үзэхэд саваа ингээд дүр хоосрно гэж байхгүй шүү дээ. Муу юм цаанаас гараа авчиж байгаа хаа. Тэнгүүт цагаанч гэх юм уу цагаан
энэ асуулт багшаа. Цагаан нь үлдээд гоё бодно гэсэн үг эсвэл дахиад нэмж цагааныг ингэж авчруулах уу? Эсвэл анханасаа л ингэж тийм юу байсан уу? Гэтэ би аян гэж хэлэхдээ та нар хөх аянгийг дуудаж өгөх их сайн шүү гэж хэлсэн. Аян нь болохоор улаан аян, цагаан аян, хөх аян, хар аян гэдэг ингээд явна шүү дээ. Тэгээ илүү хөх аянгын заслын аян болдог учраас үлдэх хэвээр юм үлдэн. Энэ дотор хувирах хэвээр юм хувирна. Зайлгдах хэвээр юм зайлгдана. Тэгж хийдэг учраас хөх аянгаар хэвэл илүү хүчрэх. За нэгэн тэр хоёрдугаарт нөгөө нэг Хөх аян гэж дотроо хэлэх үү эсвэл зүгээр аян гэж бодохдоо хөх аян гэж төсөөлөх юм? хөх аян гэж болно эсвэл хөх аян. За би хөх аянгийг болгож байгаа ш. Гэт аян гэсэн болно шүү дээ. Мөн орно. Чиний сүнс, чиний үг хэл бүгдээрээ хүчтэй учраас хөх аян бодож хийж амжих хөх аянгын орон зай холбогдно. Хар аянгын орон зайруулах биш. Цагаан ахруулах биш. Тэгэхээр юу бодож хийж юутай холбогдохыг чинь сэтгэлээсээ хүсч ингэж зүтгэнүүд тэр чинь л тэмтэйгээ холбогдох байхгүй. Тэгэхээр нөгөө яг тэрийг зөв хэлнэ. Тэгээд юу ярих гэж л Одоо хар ирчим ингээ байх болгочихж шүү. Тэгэхээр өөрийнх нь сүнснийх нь тэр цагаан ирчим байж ах уу эсвэл нэмж дахиж цагаан ирчим, хайрын ирчим татаж авчрах уу гэж. татаж чадахгүй нөгөө чиний тодорхой хэмжээний албан янз бүртэй холбогдож ирсэн бол тэр нөхрүүд чинь чиний бид байгаа цагаан ирчмүүдийг маш ихээр ингээд армагт хамаг болгоцсон, сэрүүлсэн юм ба. Ерөнхийдөө их хомсдолд оролцсон байна. Тэгжээж тэр өөрөө тэр орон зайд хүчээ авч орж ирсэн баг. Цагаан ирчмтэй орон зайд ирж орчихсон бол өөрт нь цагаан ирчм харшилтаад өөрийнх нь ингээд оршиход гэдэг оргонол аяг хэцүү учраас нөгөө цагаан ирчмүүд чинь байхгүй болгоод ингээд байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг устгахчлаа гэж үгүй харъя те. Тэгэхэд нөгөө нэг цагаан ирчмийг өөрөөсөө хүндурж авах учраас цагаан ирчм илүүтэй нөгөө хэрвээ альбинтай тулж байгаа илүү хайрын ирчм татна. Альбинтай тулж байгаа. Тэрнтэй тулж байгаа арай өөр нөгөө эсвэл тиймэрийн ирчим гэдэг юм уу? Тийм эр зэргийн ирчим гэдэг зүйлийг илүү дуудана. Ингээ нэг ялгаатай шүү. Бүгдийг нь агуулсан тийм ирчим байгаа юу? Байна шүү. Солон шүү. Солон гэж хэлээд цагаанад цагаан ирчим. Солон гэж хэлээ солонгийн 7 гэдэг байна. Хүснийхээ тийм биш үү? Зөв. Тэрс дуудана. Юу л тэр. Зөв. Яаж л бид нар нэг ийм аргаар тий маш хүчтэй үгийн ийм аргаар өөртөө засал хийчихвэл бас л том хараалж чадхын эсрэг бол бас л зогсчихно л гэсэн ядаж тийм оруулахгүй байх хаалгыг хааж ядаж өөрийгөө хараалчдаа үгдээд ч одоо би жишээ авч ирж байгаа холбогдоход чи тэрийг өөрийнхөө сүнсний хүчээр дарах хүчтэй тэгээд даралцт нь чи чадaltaй болчихж байгаа байхгүй. Чи өөрөө хүчгүй турхан байх юм бол нөө хараалчдтай холбоотой өөрөө бүр ингээм амь тавьчих гад тэртээ юм манай мөгөөс ингээ сандарч байгаа байхгүй. Бид нар зөндөл тиймтэй холбогддог. Би өөр хамгийн гол нь хүчтэй байна. Одоо манай одоо аюултай өөртөө бид хүчтэй учраас өөртөө авч байгаа яа нэг нэг чиглээд ингэсээр хаад устгаад дараад босгоод ирдэг. Мань хүчин болохоор өөрөө сүнсний хүчгүй дээрэс нь айгаад наахудаа тийм юм орчиж байгаа юм шиг байгаа. Цөөх удаал орсон ба тэр хүч нь тэг улам сандраад ингээ ойлоод талаар сүнс нь хүчгүй, сүнс нь айжчихсан. Айц нь барьж аваад айцтай сүнс нь бас хүчгүй. Ингээд хоёр зэрэг сандарч байгаа. Тэгэхээр би тайван бити айгаад бити зөрхтэй бич зөрхтэй би. Дотроос устгам дарна гэдэг хүчтэй бич гэдэг ингээл тэгээ цацж байгаа гэж ингээ дотроос гарч ирсэн шүү дээ бас. Тэнгүүд ингэж энэ үзэр зэвсгэх нь өвдүүд ингээ босод өвдүүд холбогдоод тэгээд арцсан шүү дээ. Тэгэхээр нэг чиний өөрөө л хүчтэй солонго шиг, аянга шиг, одоо гал шиг, дөл шиг, солир шиг тийм хүчрэг байх хэрэгтэй. Тэгжээж чи чам руу гал руу юу ч очдгүй шиг чамаас хил ам хараалж хорлол цугт дайж байхгүй нэг талаас. Нөгөө талаас ямар нэгэн байдлаар сэтрээд ороод ирлээ гэж бодъё тийм үү. Тэгэхэд тэр нөгөө чи далд ухамсарын аялал хийж байгаа тэр нөгөө далд ухамсарын төвшөнд байсан юм аруугаа ч юм уу сүнслөөд орлоо гэж бодоход чи тэр мэдрээд баттай амийн чадвартай болж байгаа. Тийм зүйл болж байгаад чи шулмас над руу ингэж холбогдоод намайг ингэ болоод би тэгээд юм шулмасан явар гаргаад орлож чалаад хэлхэл ам хэрүүл тэмцлийгээд ингээд балаараа явсан байж та чи тэр устгалаа гэж ингээд чиний өөрийн солонгийн аянгийн галын хүч нь тэрийг устгах байхгүй нөгөө нөхдүүд чинь дандаа л хүүтэй юм харагчмтэй л байдаг учраас дандаа галын гэрэлэн ирчмээр өнгө төрчмээр л тэр устгах гарна шүү дээ. Тэр чинь чиний сүнс ариун их өнгө төрчмтэй баг. Яагаад нөгөө онгодод бочоод бичих гээд олон хоногийн бөлөө гэдэг тэгэхээр чиний сүнсэнд тэр гал гэрэл тэр аяныг бий болгох гэж олон дахин боддог байна. Олон тэр штэ. Тэгэх гэж л цэрэн гаргууд гэдэг зүйлийг тогтоон өгөөд тэн дотор олон буугаараа цэрэн гаргууд муу битээлэрэ хатарс бити угаараа одоо тийм газар бити яваараа ч тийм хоол хүнсийг бити дээр. Тэр ирэх гээд байгаа гэрэл төрчмүүдийг тогтоон задлаад хоол хүнс бити хүн димэдж угаараа. Тийм хүчрчмүүд тийм цэрэг өгдөг шүү. Тэгээ эрчмийг нөгөө сайн бидээ сүлдүүлэхэд бол сайн хөдөлгөөнтэй байр эргэлдэж нөгөө тойр сэнсэрч буужээ, алхаж бай, гүйжээ харааж бай, бүжиглж бай. Тийм биз хас. Энэ чинь нөгөө цэрэг гаргууд юм шүү. Тэгэл тэнд нь
авж байгаа ирчмүүд нь тогтсороо чи эдис завсар болгоно сэргээ чиний сүнс өөрөө асар их нэг гэрдэн бүрхүүлтэй гэдэг юм уу. Цэцэргэн бүрхүүлтэй болоод тэгэхээр чинь өнөөдөр хүчтэй болоод ингээд лайв хийж чад хүмүүсүүдээс ингээд хорлолж ингээд явуулж л байгаа байхгүй явуулж байдгийн шүү дээ. Тэгэл мэдрэгдэл яг ярьж байгаа ялангуяа ингээд орчиж байгаа хоолоо орох мэдрэгдэл хоолоо гацлал үүсэх. Таралт үүсгэж гэдэг юм эсвэл ингээд зүрхэн махшуулж байгаа ингээд орж ирлээ. Хүчрэг байх үе тийм ерөөсөө мэддэггүй. Ирж байгааг нь угаасаа хаагаал тэгж байна. Ирж байгааг мэдрээд байгааг нь мэдрэмж орчдөг байхгүй. За ирж байгааг мэдрээд шиг үлдээд зүгээр хаах юм ингээд ингээд суугаад яадаг ч. Гэвчлэн тийм олон ойлголтууд байна. Тэгээд бүх юм хүнээс өөрөөс нь хамааралтай шүү. Тэгэхээр хүмүүс дандаа нэг юм бүх юм нэг бол удам бусараа нэг бол одоо юу гэдэг ахир усууд руу нэг бол хин нэг өнрөө чигчээд ингээд суугаад өөрийгөө өндөгчөг өгөө юм шиг өстэй нэрэ над руу тэр төрчлээ намайг нэгчлээ миний удам ус амуу байсан байна. Би өөр хөх Монгол төрсөнд буруу энэ Монгол улс төрсөнд буруу байсан байна. Тэргээд ингээд бүх юм буруутгаад эсвэл би тэр жил төрсөнд буруу байсан. Эсвэл би ийм аав ээжтэй бол төрсөн миний одоо буруу гэдэг. Ингээд одоо юу гэдэг нь намайг ийм явуулаад байна. Намайг өнөөдөр ийм байдал оруулаад ингээд бүх юм бус руу чигчээс аюу суу хүсэлтэй байдаг. Тэгтээ хизээч тийм биш байдаг. Чи нүг эзэн хичээл заяа чи чи өөрөө тэр оногцсон хувьдлаа оногцсон бүх юм чи өнгөлөөд өөдөн татаад аваа явах боломжтой. Чи сохорох биш, чи доглон биш, чи хөлгүй гаргүй, чи одоо юу гэдгийг хэлгүй усгүй төрөөгүүдээ баярлаад талархаад харин ч нэг тийм байсан гэсэн чи хүн болторсон заяанда барахаад баярлаад ингээд улам өнгөлөөд явах. Тийм л үүрэгтэй ирсэн баг. Тэгэхээр бүгдээр ингээд маш их мартцсан. Аюу сонио. Одоо тэгээд тийм нэг өөрх нь үүрэг таалгарсан ингээд дайжуулах гэсэн тэр нэг үздэг хардаг хүмүүс нь болж өгөл лалийг засчи, домчи, шившчи ингэчи гэдэг байгаа байхгүй. Гүү штэ. Нөгөөд нь улмал тэнэг бол улам дом хэлдэг, улмал ном уншуулдаг, улмал засал хэлэгдэг. Улмал өөрийн гэсэн хариуцлага, өөрийнхөө амьдралыг аваад яв хүсэлгүй, тэмүүлэлгүй, ухамсаргүй, зүтгэлгүй болоод тэгээ заа зэн ном уншуулаад засчих юм чи яшиг шиг зүгээр л байж. Ном уншуулаад эрдэм дуудчих юм, ном уншуулаад нөхөртөө олчих юм чи, ном уншуулаад их юмсэг гэж боддог. Тийм болцсон үгүй штэ. Зээч тийм биш. Тийм ээ. Одоо өөрийнхөө тэр туулалд ирж байгаа тэр зүйлийг давж иж сүнс бас хүчрхэгдэж чинь хараалж чадагыг бас өөрөөс тайлжна гэж ойлголоо. Тэр нэг юм тайлж, тэр нэг хараалж тайлна. Угаасаа удам дамжаад ирсэн хараалж та хэн сэдрэхгүй байх хэрэгтэй. Тухайн хүний өөрийнх нь ухамсар үйлдэл сэдрэхгүй байх хэрэгтэй. Хэн сэдрэдэг гэхээр удам дамжиж ирсэн зүйлүүд тухайн хүний өөрийнх нь яг буруу үйлдэл алдаа сэдрээд. Энэ тэгвэл баг энэ зовлон бэрхшээл өдр чи баг боломж шахуу зүйл юм шүү. Би энэ одоо зовлон даваа гарчих юм бол миний үр удамд тэр зүйлийг давж гарсан гений мэдээлэл ингэж жатах хорлон тайлагдаад очих зүйл юм байна гэж зарим таалагдахгүй. Тэгээ нэг тийм юм дэр гэхэд тий байж болно шүү дээ. Тэгээд чи өөрөө тэрийг таньчаад үр удамдаа зөвлөлөө шүү дээ. Тэгж болдгоо юм байх юм. Тэгээд хэлчихэж байгаа шүү дээ. Тэр үргэлжлүүлээ зөв хүмүүжүүлээд яваад тахын бол нөгөө удмын юм чинь удмаас удам дамжиж ирдэг. Удмын юм яадаг юм. Улгаан яадаг хүнд дахиад хүүхний улгаа гэдэг бол улгаан яадаг хийжсэн хүмүүсийн цэрэл удмаас удам гэдэг. Хэн нэг нь хулгайхаа болж дараагийн удам хулгайхаа бочно. Дараагийн удам хулгайхаа бочно. Нөгөөдөр хулгай сэтлөө шийдгүүлсэн шийдэл гэдэг юм чи тэндээ хаагдаад өгдөг учраас хизээч удам дамжиж. Тэгэхээр удмын мэдээлэл уншиж байгаад дамжигдаад ирж байгаа мэдээлэл тухайн хүний өөрх нь яг хийдэг үйлдэл гэдэг юм алдаатай зэрэгсэж сэдэрч гарч байна. Тийм учраас нөгөө нэг бид нар яг хэтэрхий хүмүүсийн удмын тийм юм гэж хошууруулахаасаа илүүтэй энийг сэдрээс нь чи өөрөө буруу байна. Бүгдээс чи алдаа гаргаж ирсэн байна. Чи давхар адилхан энэ алдаа гаргаж ирсэн. Тэр улам сэдэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө эцгэн ч юм үйл гаргаж ирсэн, өвөө ч юм үйл гаргаж ирсэн. Энэ удаа гаргадаг. Энэ удам ч бүр болохоо байж гэнэ гэл дахиад нөгөө үндсэн цэрлэж байгаа. Шийдэлж байгаа. А клиент болсон байгаа юм сэдрэхгүй шүү дээ. Ямар сэдрэх шаардлага байхгүй нөгөө тэр таньцсан болцсон энэ үеэс эхлээ энэ үе дээр л авч сэдэрсэн. Гэтэл нөгөө нэг өөрийнхөө зөв үйлрэл хүмүүжлэр хүүхдээ хөөжлөж байгаа нөгөө дараагийнх нь ирэхгүй. Тэрний дараагийнх нь бүр ирэхгүй. Тэгэхээр тэр удмын хараалцдаг гэдэг зүйл аль хэдийн тэндээ устдаа байхгүй болдог. Тэгэхээр чи өөрт бас их асуудал. Тэгэхээр нөгөө тэрийг таньж мэдгүй байгаа бол арга хувь бид нар уншиж байгаа шүү дээ. Удмын тийм шиг байшгүй. Тэгээд тэрийг таниулахын тулд ийм учраас ингэж ирсэн бэ шүү. Бити ингэж байгаарай. Одоо энэ чагаа уршил багтаа гэхдээ энэ тэнсэнтэй шүү. 3 жилийн 5 жилийн тэнсэнтэй шүү. Тэгээд энэгээ өрөөдөндөө захаад ахтуудад захаад ийм үйл гаргаж болдгоо юм байна. Болог шамдыг бохирол болдгоо юм байна. Нус царай хайж болдгоо юм байна шүү. Гэт ингээд тийг нь удамдаа хилээд өгөхтэй хилээд ингээд эргэн тойрондоо хилээд нөгөөдгөө засраа явуучих юм бол тэр нь мас тарчигдчихж байгаа мэдээлэл байна. Тийм байна. Тий. А засч өгчөөд дахиад очиод нусрын хаяал дахиад очиод булаг шантны ихийг бохирдуулаад тах юм бол дахиад сэдрэх шүү дээ. Асуудал энэ байгаа байхгүй. А гэтэл нөгөө зүгээр заавал удам уншихгүйгээр тухайн хүн өөрийнхөө
одоо үндэсний ном зохиолоос гэдэг нь таньсан яриа хэлнээс нэмээ үг сургаалаас үүсэх найз нөхдөд үг үлдээс энийг бохирдуулж болдгоо юм байна гэдэг ингээд танаа тэрийг хэрэгжүүлээд явдаг болсон байхад одны тийм зүйл мэдээлэл байсан ч гэсэн усын одоо хараалцдаг байсан ч гэсэн тэр хизээж ирэх ямар ч шаардлага байхгүй. Сонссон гэнэ сонсоогүй зүйл залгихгүй бовшоо сонсохыг хүсэхгүйгээр лус эзэнтэй гэж үг байсан ингээд ингээд солиороод явах юм бол өнөөдөр энэ хүн ноцрын хаяг гэж ирээдүйд хаях нэ гэгээд нөгөө мэдээлэл нь дагаа явчихдаг. Одны мэдээлэл дагаа явчихдаг. Хизээ яг ижил нөхцөл бүрдгэмээр энэ чинь хайж магадгүй юм байна. Тэнэг бүл гаргаж магадгүй юм байна. Тэгэл шийтгэл. Тэгээд нөгөө удмын чатган тэнэг ерөөхдөө отоотоо байждаг сэдэрхийг хүлээгээд. Эсвэл хин хүнд хэлүүлж ухаар авахыг хүлээгээд тэгээд бид нар дээр сэдэрхээс нөгөө шатдаг байхгүй. Тэгээд би тэгээгүй шүү дээ. Гэтэ чи юм ийм ижил гэтэ чи тус амтыг тийм мэдэхгүй шүү дээ. Гэтэ би тэгээгүй шүү дээ. Тэгээд мэдэхгүй гэдэг чинь үсэн тех боломжтой гэсэн үг байхгүй. За тийм байх. За өнөөдрийн подкаст ингээд Натали багштай маш их баярлалаа. Маш сонирхолтой зүйлсээ ярилцлаа. Их талархлаа. За тэгээд асууж тодруулах зүйл байвал комментээр бичээрэй. За дараагийн удаад уулзъя дахиад тий. За тэгье.